Монгол улс 2 жилийн хугацаанд дэлхийн 190 гаруй орныг цөлжилт газрын дараатлын эсрэг хэлэлцээг даргална. Цөлжилт байгаль орчны асуудлаас давж хүмүүнлэгийн хямрал болж байна. 2030 он гэхэд цөлжилт газрын дараатлын улмаас 135 сая хүн дүүргэх эрсдэлтэй. Дэлхийн 22 улс 66 павильоноор дамжуулан цөлжилттэй тэмцэх арга туршлагаа хуваалцаж байна. Арим төргийн үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурал буюу COP17 Монгол Улсын Улаанбаатар хотно өнөөдөр албан ёсоор эхэллээ. За энэхүү хурлаар бид бүхэн цөлжилт, газрын дороотол маш олон асуудлуудыг 2-7 хоногийн турш хэлэлцэх болно. Тэнгэр телевиз та бүхэндээ 2-7 хоногийн хугацаанд шууд дамжуулан үзүүлэх болно. За тэгвэл өнөөдөр хурлыг нээж Монгол Улсын ерөнхий сайд үг хэлсэн. За энэ талаарх болон бусад мэдээллийг та бүхэнд хүргэхээр яг одоо надтай хамт Сүрлэгмаа Эгийн манаар ажиллаж байна. За нээлтийн арга хэмжээ ер нь өнөөдөр болж өндөрлөө. Ерөнхий сайдаас тусгаалan хэвлэл мэдээллийнхэнд мэдчилгээ дэвшүүлсэн шүү дээ. Тэгэхээр энэ талаар мэдээлэл өгөөч. За тэгэхээр өнөөдөр COP17 баг хурал яг энэ нээлтийн үйл ажиллагаа хийсний дараагаар ерөнхий сайдын зүгээс бол хэвлэлүүдэд хандаж мэдээлэл хийсэн. За ингэхдээ яг гол онцолж байсан зүйл нь бол за нийтдээ дэлхийн 22 улсын 66 павильоныг дийлгэж за энэ дээр бол маш олон талын одоо хэлэлцээ яриа өрнөх бие биетэйгээ танилцах юм үйл ажиллагаа зохион байгуулагдана гэдгийг тэрээр бол онцолж ирсэн байгаа. Тэгэхээр энэ дэр хурлаас гарсан цөлжилт газрын дороотолтой одоо холбоотой шийдвэрийг 197-оос дагаж мөрдөн за энэ утгаараа энэ Улаанбаатарт болох COP17 баг хурал бол өөхийнхэн үр дүнтэй айхан зүйтэй гэдгийг бол тэрээр хэлжсэн. За яг энэ хурлын хүрээнд бол зөвхөн зочлох үйлчилгээний салбарынхан гэхэд 11 өдрийн турш нийтдээ 66 сая Америк долларын орлого болохоор юм. За энэ бол нийтдээ зөвхөн зочлох үйлчилгээ буюу хувийн хвшлийнхний салбарынхны одоо энэ COP17-оор дамжиж орж иж байгаа орлого гэж ойлгож байна. За нөгөө талдаа манай улсын зүгээс хиймэл оюун ухаан за ногоон дата төв байгуулахад багтаа 2 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байгаа гэдгийг бол ярьсан. За гэхдээ энэ бол яриа хэлэлцээрийн шатандаа явж байгаа учраас за төдийлэгдсэн гараагүй шийдвэрээ гэдгийг бол анхааруулж ирсэн. За нөгөө талдаа амлалтаа бодит үр дүн болгох одоо нөөц бололцоо санхүүжилт технологийн орчинд бидэнд илүү хэрэгтэй гэдгийг бол тэрээр онцолж ирсэн. За өөрөөр хэлэх юм бол өмнөх COP хурдууд дээр яригдчихсэн хэдий боловч төдийлэн бодит ажил хэрэг болоогүй нисэдгүй одоо бодлогын баримтчиг туссан заалтууд байдаг учраас за энэ удаагийн одоо COP17 хурлууд яг энэ заалтуудыг бодит болгож амьдрал дээр хэрэгжихт нь бас хэлээдүүд хэлцэх хэвээр ийм ач холбогдолтой хурал болох хэвээр гэдгийг бол тэрээр хэлж ирсэн. За тэгэхээр яг ерөнхий сайдын зүгээс яг энэ COP17 хурал дээр бол Монгол улсын зүгээс ямар байр суурьтай оролцож байна. За түүнчлэн гадны улсуудад ялангуяа энэ COP17-д хүрэлцэн ирэхээр байгаа одоо хүрэлцэн ирсэн байгаа оролцогч талуудад ямар одоо зүйлсийг санал болгож байна вэ гэдгийг тэр өөрөөр ярьсан байгаа. Тэгэхээр энэ талаарх бэлтгэсэн одоо багцлж хүргэсэн мэдээллийг та бүхэнд хүргье. Эдгээр ажлыг богино хугацаанд манай улс засгийн газрын төвшөнд ногоон чөлөөлөлт бодлогыг хэрэгжүүлж эхэлснийг ерөнхий сайд өнөөдөр COP17-гийн эндэр дээрээс дэлхийн нийтэд зарлалаа. Энэ хүрээндээ сэргээгдэх эрчим хүчний зөвшөөрлийн хугацааг 6 сараас ердөө 11 өдөр болгон бууруулж нүүрснээс наранд шилжих эрчим хүчний эргэлтийг эхлүүлсэн гэлээ. Түүнчлэн Нарлаг Монголын малчин хөтөлбөрийн хүрээнд малчид хүлэмжийн хийгээ дэлхийд худалдах боломжтой гэж хэлж байлаа. Ингэснээр малчин хүн илүү орлоготой, үр шимтэй амьдрах эдийн засгийн хөшүүргийг бий болгож байгааг хэлсэн юм. Энэ бол байгалаа хамгаалах тусам орлого нь өсдөг амьдрал дээр прагматик шийдэл гэдгийг тэрээр хэлж байлаа. Манай засгийн газар байгуулагдаад 4 сарын дотор уур амьсгалын өөрчлөлтийн хуулийг их хурлаар батлуулж чадсан. Дээрээс нь өнгөрсөн хугацаанд Швейцар улстай, Сингапур улстай энэ карбон кредит сольж гэрээг бидэнд байгуулсан. Одоо тэгэхээр манай малчид нэмэлт орлоготой болох болцоо байна. Жишээ нь одоо малчид маань одоо хоршоогоороо амьдардаг. Малчид маань одоо өрхүүдээрээ нэгдээд, малчин өрхүүд нэгдээд газрын дороотлыг бууруулах тэр тодорхой хугацаанд тэндээс ялгарч байгаа хүлэмжийн хийгээр дэлхийн нийтэд арилжаалах нэмэлт орлогыг болох болцоо хуулийн хөвд олон улсын гэрээ хэлцлийн хөвд ч бид нар хамтдаа нээж чадсан.
Түүнчлэн газрын мониторинг байгалийн нөөцийн удирдлагад хэмэл оюун ухаан, сансрын технологиг нэвтрүүлж мэдээлэл суурилсан хөнгөрүүлэлт татах үндэсний ногоон лаб платформыг хэдийнэ байгуулснаа болцлоо. Энэ хүрээндээ ногоон хөнгөрүүлэлт татах ажлуудыг зохион байгуулж байгаа нь энэ хурлын үеэр эцэслэгдэн гэсэн хүлээлттэй байна. COP17-гийн хурлын үеэр ч гэсэн яг энэ ногоон санхүүжилтийг сонирхлоо бол олон улсууд илэрхийлсэн. Одоо EBRD-гийн зүгээс 200 сая еврогийн гэрээ зурх бэлэн болсон байна. Дэлхийн банкны одоо шинэ хөрөнгө оруулалтууд манай улсыг бас чиглэж байна. Хувийн хвшлийн сонирхол бол манайх шиг нар салхины ариун их нөөцтэй улсад сэргээгдэх эрчим хүчин дээр хөрөнгө оруулалт хийхэд дээрэс нь ногоон дата төв байгуулахад хөрөнгө оруулалт гэдэг сонирхлоо илэрхийлсэн. Багадаа бид нар бол хиймэл оюуны ногоон дата төв дээр 2 тэрбум доллар хүртэл хөрөнгө оруулалтыг энэ хурлын үеэр татах өндөр их хүлээлттэй байна. Дэлхийн 22 улс 66 павильоноор дамжуулан цөлжилттэй тэмцэх өөрийн арга туршлагаа хуваалцаж байна. Ерөнхий сайд учрал Монгол улсын нэрийн өмнөөс дэлхийн удирдагчдад хандан 6 багц шаардлага, уриалгыг дэвшүүлсэн юм а. Үүнд ганц төсвөртэй байдлыг байгаль орчны яамдын ажил биш, улс орнуудын хөгжлийн бодлогын төвд тавих, байгаль хамгаалалт хувийн хвшлийн хөрөнгийг татах, хамгийн гол нь малчид болон нутгийн иргэдийн мэдлэгийг дэлхийн менежментэд ашиглахыг уриаллаа. Түүнчлэн олон цаг хурлаж сулхан баримтчиг батлаа тардаг жишг Улаанбаатарт эцэслэгдэж, харин амлалтыг хэмжиж болохоос бодит үр дүн санхүүжилт болгон хувирахын чухал агааг хэлж ирсэн юм а. За өнөөдөр COP17-гийн албан ёсны нээлт болж хурлын дараагаар гадаад харилцааны сайд Бацэцгийг сонгосон. За тэгэхээр яг энэ талаарх үйл явдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл юм а хүргэж. За өнөөдөр явагдах юм бол би яг албан ёсны яриаг хэлэлцээ болж байгаа цэнхэр бүсэд ажилласан. За цэнхэр бүсэн яг нэгдсэн хуралдааны танхимд мэдээж хэрэг өглөө манай телевиз шууд амжуулсан шүү дээ. Гол одоо COP17-г хурлыг нээх одоо үйл явц бол албан ёсны одоо эхлэл бол нээлт бол болсон. Энэ үеэр мэдээж хэрэг уламжлалт ёсны дагуу өмнө Сауди Араби Риад болж исэн учраас Сауди Арабийн гадаад харилцааны сайд Бацэг сайдад ийхүү одоо дараагийн хурал даргалагч ингэж шилжүүлж байгаа нэг талаас үйл явц болсон. За энэ үеэр бол Монгол улсын гадаад харилцааны сайд Бацэцэг нээлтийн үгээ бол англи хэлээр нийт зочдод зориулсан дэвшүүлсэн. Энэ үеэр тэрээр нээлтээ юу гэж эхлүүлсэн бэ гэхээр өнөөдөр манай улс одоо маш юм таатай сайхан онцгой одоо юм цаг агаараас нийт зочдоо өгч байна. За Монгол хэлнээ бол одоо хувьтай хүн хур борооноор гэдэг шиг энэ бол ер нь сайнны дохио гэж үзэж байна хэмээн бас зочдоо бол өгцөн. Одоо ч гэсэн цаг агаар бас ер нь өнөөдөр ирсэн зочдоо манай ер нь ус цаг агаар янз бүрэл үзүүлж байгаа шиг байна. Ядаас их салхитай сэтгэдэг. За тэгээ Бацэг сайд ингээд дараагийн хурал даргалагчид томилогдоод ерөнхий хөтөлбөрөөр хэлэлцээд хурлын дэгийг танилцуулж албан ёсоор ийхүү эхэлж байгаа. За тэгэхээр үүн дээр юу хэлэх вэ гэхээр өнөөдөр бол эхний хурлууд бол ингээд яриа хэлцээд эхэлж байна. Гэхдээ яг гол үндсэн үйл ажиллагаанууд ер нь дараагийн өдрүүдээс буюу энэ 10 хоног үргэлжилж байгаа учраас бидэнд дахиад 9 хоног байна. Энэ хугацаанд бол маш олон үндсэн яриа хэлцээ, дагалдах үйл ажиллагаа арга хэмжээнүүд болон за дээрээс нь маргааш яг одоо бидний мэдээллийнхний байршиж байгаа энэхүү ногоон бүсэд бас нээлт болно. Тийм учраас бас илүү олон мэдээлэл үйл ажиллагаанууд өрнөх болов гэж бодож байна. Ийм үгсээ хэллээ цэнхэр бүсэд ажилласан гэдэг. Тэгэл Сүрлэгмаа маань өнөөдөр ногоон бүсэд ажилласан байгаа. Ногоон бүсийн уур амьсгал ер нь ямар байв? Бэлтгэл ажлууд хэр хангагдчихсан бэ? За яг энэ COP17-гийн талбайд ирж үзээгүй хүмүүс сайхан бол цэнхэр бол ногоон бүсгийн 2 хуваацсан байгаа. За энэ цэнхэр бүсэд нь бол мандаттай буюу за олон улсаас ирсэн зочид төлөөлөгчид болсон за бусад одоо Монгол улсын шийдвэр гаргах бодлого боловсруулах түвшний хүмүүс бол оролцож байгаа. За тэгвэл ногоон бүсэд бол хүн болгонд нээлттэй гэж болсон. За өөрөөр хэлэх юм бол иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хвшлүүд, за иргэд гээд өөрсдийн иргэний үнэлэх болон гадаад хасартаа үзүүлэх юм бол энэ бүс рүү нэвтрэх чөлөөт байгаа. За энэ дээр бол маш олон павильон засагдсан байгаа. Энэ хувийн хвшлийнхэн бол өөрсдийн одоо байгаль дэлхтэй болон газрын дөрөөлтийн эсрэгч гэдэг юм уу ийм одоо бизнес шийдэл санаануудаа бол танилцуулаад явах юм нийттэй талбар байгаа. Гэхдээ яг өнөөдөр маргааш нээлт нь болох учраас өнөөдөр мэдээ ажил хангалтсан юм байна. Гэхдээ бидний өнөөдөр бол албан ёсны үйл ажиллагаа эхлээгүй байсан хэдий боловч яг төлөвлөсөн байдгүй ихтэй ийм өдөр бол. Тэгэхээр өнөөдөр бүтэн өдөржингөө COP17-г шууд дамжуулан сурвалжилж ажиллаа. Ахаад бас маш олон өдрүүд, чухал шийдвэрүүд бидний хүлээж өргөжлүүлэн чухал мэдээллүүдийг хөрөх бах гэж найдаж байна. Ингээд та хоёртаа мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Баярлалаа.
Тэгэхээр COP17-гийн анхаарал зөвхөн хурал болж байгаа энэхүү 2-7 хоногийн хугацаанд биш олон үүрэг хариуцлага ирж байгааг өнөөдөр тал талын оролцогчид сануулсаар байлаа. За олон улсын төлөөлөгчид Монгол улсыг COP17 хурлын бэлтгэл үеийг өндрөөр үнэлж байгаа бөгөөд за энэ дүнг цаашид хадгалжуулдах за мөн хүчин чармаалт үүрэг хариуцлага маш их байгаа гэдгийг өнөөдөр харууллаа. COP17 хурлын ерөнхийлөгчөөр гадаад хэргийн сайд Батцэг сонгогдсон. Ингэснээр эх 2 жилийн хугацаанд дэлхийн 190 гаруй улс орны цөлжөөлт газрын дороотлын эсрэг хилэлцээг даргалж, глобал бодлогыг удирдан чиглүүлэх хариуцлагатай үргийг хүлээж байна. За энэ жинээр Монгол улс олон улсын түвшинд тодорхой хэмжээний бодлогын манлайлал үзүүлнэ гэсэн хүлээлт бий боллоо. Миний хувьд Монгол улсын засгийн газар болон сайд сандаг очирт мөн энэ үйл ажиллагааг зохион байгуулахад хичээл зүтгэл гаргасанд талархлаа илэрхийлье. За энэ COP бол маш онцгой. Бид өнөөдөр албан ёсоор нээлттэй эхэлсэн. За Монгол улсын 76% нь газрын дороотлолд өртсөн бэлчээрээс маш олон зүйл шалтгаалсан. Монгол улсын засгийн газар COP17 баг хурлыг зохион байгуулахад ихээхэн хүчин чармаалт гаргаж сайтар зохион байгуулж буйд талархал илэрхийлье. Мөн COP17 баг хурал нь олон талд оролцогчдын хувьд түүхэн ач холбогдолтой. За чухал эргэлтийн цэг болж байна. Бидний хамгийн гол зорилго бол газрын ач холбогдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх. Бид өмнөх шигээ байгалийн нөөцийг ашиглаж асуудлыг хэвээр өргөжлүүлэх боломжгүй болсон. Энэхүү конвенцийн хүрээнд бид газрын менежмент, ашиглалтын арга барилаа өөрчлөх, дороотсон газрын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Монгол улсын хувьд бэлчээрийн газар маш чухал ач холбогдолтой. За гэтэл бэлчээрийн газар нутагч мөн ихээхэн хэмжээгээр дороотолд өртөж байна. Энэ нь байгаль орчин төдийгүй мал аж ахуй, хүн амын амжиргаанд шууд нөлөөлж байна. Бид 2050 он гэхэд газрын дороотлыг бууруулах, дороотсон газрыг нөхөс сэргээх томоохон зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Өнөөдөр улс орнуудын 40 орчим хувь нь газрын дороотлын мэдээлэл бүрэн тайлгнад үгүй. Цаашид энэ аюул 2050 он гэхэд дахин 2 дахин нэмэгдэх эрсдэлтэй байгааг хэлж байлаа. За бид газрын менежмент, ашиглалтын арга барилаа нэн дээр өөрчилж, дороотсон хөрсийг нөхөн сэргээх хэрэгтэй. Үүнд засгийн газар хувийн хэвшил, залуу улс, эмэгтэйчүүд болон иргэний нийгмийн хамтын оролцоо чухал гэдгийг COP16-гийн ерөнхийлөгчийн зөвлөх онцолж байлаа. Монгол улс хаанаас манлайлалаа эхлүүлэх ёстойг харуулж байна. Тийм учраас COP17 гэдэг бол газрын дороотлол, уул уурхай, байгаль цаг агаар, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн газрын дороотлол цөлжөлтөө тэмцэхэд бид хүн бас хандлага өөрчлөх ёстой. Арга барил, эдийн засаг, үйл ажиллагаа, бодлого төлөвлөгөө, төсөв санхүүгээ бүхий л зүйлд бас өөрчлөлт гарах эхлэл гэж би харж байгаа. Ийхүү цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын эхний хэвлэлийн хурал өнөөдөр болж өндөрлөө. Энэхүү хэвлэлийн хурал нь дэлхийн нийтийн анхаарлыг цөлжилт болон бэлчээрийн дороотолд чиглүүлж COP17 баг хурлаар газрын менежментийг шинчлэх, шийдвэр гаргахад бүх талуудын оролцоог хангах түүхэн шийдвэрүүд гарах эхлэлийг тавьснараа ач холбогдолтой юм а. Өнөөдөр үндэсний цэцэрлэг түрээлэнд 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх хүчин чадалтай ногоон өртөөг байгууллаа. За энэ мэт ногоон өртөө байгуулж буй аж ахуй нэгжүүдээ газраас эхлээд татварын бодлогоор дэмжинэ гэж бодлого боловсруулагчид хэллээ. Түүнчлэн туу удахгүй цахилгаан автомашинтай эргээд үнэгүй зогсоолд зогсох боломжтой болохыг хотын дарга хэлж байлаа. Бидний хамгийн том тулгымцсан асуудал бол утаа агаарын бохирдлын асуудал байгаа шүү дээ. Энэ 100% агаарын бохирдол гэж үзэхэд 33% нь автомашинаас гарч байна. Тэгэхээр бид нар машинуудын одоо энэ ногоон болон цахилгаан машинуудын хэрэглээг нэмснээрээ энэ 33%-ийн бохирдлыг багасгах юм зорилготой. Тэгээ тийм ч учраас бид нар ногоон машинтай эргэлтээ бол давуу тал олгох бодлогуудыг барьж байгаа шүү дээ. Нэгдүгээр цэнгэлэх бүх боломжоор нь хангая. За ногоон цахилгаан машин хэрэглэгчдээс хэлж илээ. Бид нар гараашндаа тавих зөвшөөрлийг олгож өгөөч гэж. Тэр талаар бид нар судалж байгаа бас галын аюулгүй байдалтай холбоотой асуудал байдаг учраас нөгөө талдаа цахилгаан машинтай иргэд маань бол нэгдүгээр 7 хоногийн ямар нэгэн дугаарын хязгаарлалтгүй явж байгаа. Хоёрдугаарт нэгдүгээр игнэгээр явах эрх нээлттэй байгаа. Гуравдугаарт зогсоол дээр үнгүй тавих боломж олцоог нь одоо утгагүй бүрдүүлж өгч байна. Тэгэхээр ийм давуу тал бол байгаа. Тэгэхээр ийм ногоон өртөө буюу цахилгаан цэнэглэгчтэй болсноороо иргэд маань илүү олон ногоон машиныг
одоо цахилгаан машины хийх боломж олцоо бүрдэн. Энэ цахилгаан машинд дарах аюул давуу талууд байдаг юм байна. Одоо та хүн мэдээ Японд бол хавар намар нэг далайн тайфун гэдэг шуургах болтой. Энэ шугамууд их засарч гэмтдэг юм байна. Тэнгүүрийн цахилгаан машин очоод яг нэг цахилгаан машин нэг айлын хавзыг 7 хоног цахилгаан хангадаг юм. Энэ цахилгаан машин давуу талаа асар их байна. Улс орны хувьд бид нэр одоо 5 жилийн хугацаанд нийтдээ 200 сая орчим Америк долларын түвшний одоо зардал буюу мөнгөний валютын гадагшаа урсгалыг бол бид нар зогсооно гэсэн ийм одоо маш олон янзын байгаль орчны, эдийн засгийн, иргэдийн, нийгмийн гэдэг олон ийм эрг нөлөө бүхий ийм төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Дэлхийн 197 талуудын цугласан COP17 уулзалтын үеэр иргэний нийгмийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэлээ. Тэд байгаль орчин цөлжилтийн эсрэг шийдвэр гаргахад иргэний нийгмийн байгууллагуудын бодит оролцоо хяналт хамгийн чухал гэдгийг онцолж байсан юм а. За мөн засгийн газрын шаардлага хөрвүүллээ. Бид хяналтыг гартаа авч бид санаачлалыг гаргах хэрэгтэй байна гэж иргэний нийгмийн байгууллагын төлөөллөд хэвлэлийн баг хурлын үеэр уриалж байсан юм а. COP17 хурлын үеэр хэд хэдэн хэвлэлийн баг хурлуудад зохион байгуулагдсан. За эдгээрийн нэг бол иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн зохион байгуулж байгаа. Яг одоо миний ард харагдаж байгаа хэвлэлийн баг хурл юм. За энэ хэвлэлийн баг хурлын үеэр иргэний нийгмийн байгууллагууд бол COP17 хурлд зүгээр нэг ажиглагчаар оролцдог хүмүүс биш. За шийдвэр гаргалтанд хяналт тавьдаг. Одоо олон нийтэд гүүр болж ажилладаг маш чухал хүмүүс гэж бол өөрсдөө тодтогч байлаа. За тэдний зүгээс тавьж байгаа гол шаардлага буюу яг энэ хэвлэлийн баг хурлыг зохион байгуулах болсон гол шаардлага нь бол за COP17 хурлаас бол бодит үр дүн гарах ёстой, хэрэгжил байх ёстой шүү гэдгийг бас сануулж энэ хэвлэлийн баг хурлыг зохион байгуулж байгаа гэдгээ бол хэлж яасан. За түүнчлэн эдний зүгээс хэд хэдийн шаардлагыг бол тавьж байгаа. За ялангуяа альва шийдвэр гаргалтыг гаргахдаа иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг сайтар сонсож, за ялангуяа одоо нөлөөлөлд өртөж байгаа хүмүүс буюу за нутгийн уугуул иргэд, за түүн чинь малчид эмэгтэйчүүд гэх мэтчлэн цөөнх болон залуучдын оролцоог их их дэмжиж ажиллах нь чухал. Ялангуяа тэдний дуу хоолой дутуу байгаа тохиолдолд COP өөрөө одоо шийдвэр гаргалт нь үн цэнд тэр хэрээрээ буурна гэдгийг бол тэдний зүгээс хэлж ирсэн юм. Яг энэ хэвлэлийн баг хурлын үеэр бол маш олон хүмүүс улс орон бүрийн төлөөллүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд бол яг энэ панелистүүд болох энэ яг энэ хэвлэлийн баг хурлын хийж байгаа хүмүүсээс бол маш олон асуултуудыг асууж ирсэн. За энэ үеэр бол яг энэ COP17 хурлаас гарч байгаа шийдвэрүүдийг хэрхэн үр дүнд хүргэх вэ? За түүнчлэн санхүүжилтийг хэрхэн татах вэ? За цаашаас бол яг өмнөх COP-уудын одоо зохион байгуулагдаж байснаас энэ удаагийнх илүү онцлогтой. За ялангуяа үр дүн дээр хэрэгжилтэн дээр илүү анхаарч ажиллах шаардлагатай гэдэг одоо асуултуудыг бол мөн шаардлагуудыг бол хийж байсан. За тэгэхээр энэ үеэр яг эдгээр панелистууд одоо яриа өгсөн хүмүүс маань ямар байр суурийг илэрхийлсэнийг та бүхэнд хүргье. Бид энэ удаагийн COP17 чуулганаас хоосон амлалт бус бодит хэрэгжилтийг шаардж байна. Энэ бол үйл ажиллагааны баг хурал. Орон нутгийн иргэд болон шийдэл хэрэгжүүлэгчдэд хүртээмжтэй, хангалттай санхүүжилт нэн шаардлагатай. Засгийн газрын эрдэмтэд болон нутгийн иргэдийн хоорондох мэдлэг солилцоог сайжруулж, уламжлалт мэдлэгийг шинжлэх ухаантай хослуулах ёстой. Иргэний нийгмийн байгууллагууд бол зүгээр нэг ажиглагчид биш, газрын доройтол болон цөлжилттэй нүүр тулан тэмцэж буй гол хамтрагчид юм. Бид 2024 оноос хойш магадлан идэвхжлэгдсэн байгууллагуудынхаа тоог 2 дахин нэмэгдүүлсэн. Гэвч чуулганы хэлэлцээрт иргэний нийгмийн бодит оролцоо болон гендрийн эрхтгш байдлыг бүрэн хангаж чадахгүй байгаад сэтгэл зовниж байна. Бидний дуу хоолой шийдвэр гаргах төвшөнд заавал түгэх ёстой. Нэг жилийн турш хамтран ажилласны эцэст бид 19 зөвлөмжийг боловсрууллаа. Эхнийх нь иргэний нийгмийн оролцоог шийдвэр гаргахад бүх түвшинд хангах. Хоёрт ган ачигтай тэмцэгтэй урьдчилан сэргийлэх, орон нутгийн арга барилыг дэмжих. Гуравт нутгийн иргэдэд чиглэсэн доктортой санхүүжилтийг нэмэгдүүлэх. Дөрөвт байгаль орчны томоохон конвенцуудын бодлогын уялдаа холбоог сайжруулах явдал юм а. За COP17 хурлаас бол бодлогын тодорхой баримт бичиг гардаг. За энэ дотор бол тодорхой заалтууд бол тусгагдаад батлагддаг. За гэхдээ энэ бодлогын баримт бичиг туссан ч гэсэндээ цаасан дээр үлддэг тохиолдлууд нэлээдгүй байдаг. За иймд эдгээр одоо бодлогын баримт бичгийг бодитоор хэрэгжүүлэхэд гол хяналт одоо тавьж шахалт үзүүлдэг хүмүүсээс иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл юм. Тэгэхээр энэ зүгээс энэ удаагийн COP17-д бол тодорхой шаардлагуудыг хүргүүлж байгаа. За ялангуяа малчны уламжлалт бэлчээр ашиглах эрхийг хамгаалах. За тэр дундаа бэлчээрийн дороотлыг зөвхөн нүхэн сэргээх бус нутгийн
иргэдийн оролцоодоо шийдэх ёстой гэдгийг хэлж байгаа. За түүнчлэн говь болон эмзэг экосистемд уурхай нөлөөг бууруулах, улс улсын байгаль орчны стандартыг мөрдүүлэх, иргэдээс урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатай. За үүнийг ч гэсэндээ COP17-гийн баримт бичигт тодорхойлон тусгайлан тусгаж өгөх шаардлагатай гэдгийг хэлж ирсэн юм. За мөн нөхөн сэргээх болон уур амьсгалын санхүүжилтийг шууд орон нутгийн иргэд малчтад хүрхвэз тэгшүртэмжтэй хуваарлах шаардлагатай гэдгийг бол иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд хэлж байсан юм. За энэ иргэний нийгмийн байгууллагуудын хийж байгаа шаардлага тавьж байгаа хяналт шахалтуудыг бол тусгах ёстой гэдэг ийм байр суурийг илэрхийлжсэн. За учир нь бол иргэний нийгмийн байгууллагууд олон нийтийн оролцоогүйгээр COP17 хурал өөрөө утга учиргүй учраас за эдгээрийн байр суурийг бол чухалчлах ёстой гэдгийг бол хэлж ирсэн юм а. Нэгдсэн үндэсний байгууллагын 102 гаруй орны төлөөлөгчид, төрийн дэргүүд, эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын байгууллагын нийт 13,000 орчим хүмүүс Улаанбаатар хотноо нэг дор цуглаад байна. Тэгвэл эдгээр хүмүүс Монгол улсад зохион байгуулагдаж байгаа энэхүү COP17 хурлын талаар ямар сэтгэлдтэй байгааг манай сэтгүүлч тодорхойлжээ. Би Тайланд улсын байгалийн нөөц хүрээлэн буй орчны яамнаас ирсэн. Тайландаас 20 орчим төлөөлөгч оролцож байгаа. Тайланд дахь сүлжилттэй тэмцэх ажлыг хариуцдаг төрийн янз бүрийн байгууллагуудын бүрэлдэхүүн бас ирсэн. Миний хувьд сүлжилттэй тэмцэх COP хуралд анх удаа оролцож байгаа нь энэ. Үүнээс өмнө уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдлын конвенцийн хуралд оролцож байсан. Гэхдээ сүлжилттэй тэмцэх конвенцийн хуралд бол анх удаага оролцож байна. COP17-гийн ерөнхий сэтгэгдэл ойн бүсийг сэргээх бидний үүрэг хариуцлагатай яг цав нийцэж байна. Энэ нь ч энэ жилийн COP-ийн их газраас сэргээж, итгэл найдвараас сэргээе гэсэн урайтай ижил юм. Тиймээс ой модон сүлжилттэй тэмцэхэд маш чухал ролийг гүйцэтгэдэг бөгөөд усны их үүсвэр, ус цуглуулах талбайг бүрэлдүүлж өгдөг. Харин энэ хурлын зохион байгуулалтын хувьд маш амар тухтай байна. Сайн хэлж мэдэхгүй юм. Бид Чингис хаан олон улсын нисэх буудалд буухад ажилтнууд маш халуун дотноор хүлээн авсан. Мөн зочид буудалд хүрэх энэ чуулганы танхимд ирэхэд тусалсан бүх сайн дурынхандаа баярлснаа энд илэрхийлье. Миний хүлээлт гэвэл харилцаа холбоо тогтоож бусадтай хамтран ажиллахыг хүсэж байна. Бидэнд хамтрагчд байгаа л да. Гэхдээ бусад улс орнуудтай хамтын ажиллагаагаа улам өгөөжтэй болгож, ялангуяа ойн салбарт ойг сэргээх, ойн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр илүү ихийг судлахыг хүсэж байна. Энэ нь бүгдэд тустай, үр өгөөжтэй зүйл болох юм а. Би Танзаны иргэн эмэгтэйчүүдийн санаачлах байгууллагад ажилладаг юм а. Манайхаа хоршооллын асуудлаар мөн эмэгтэйчүүдийн эдийн засаг, нийгэм, улс төрийн оролцоог дэмжих чиглэлээр ажилладаг. Тэдний өдөр тутмын хийж байгаа бүтээгдэхүүнийг хэрхэн нэмэн өртөгтэй болгох талаар сургаж чиглүүлдэг. За би анх удаага COP-ийн хуралд оролцож байна. Газар нутгаа яаж сэргээх вэ? Өөрсдөө болон ирээдүйн үедээ итгэл найдварыг яаж эргүүлэн авчрах вэ гэдгийг олон хүмүүстэй уулзаж ярилцах үнэхээр сайхан байна. За зохион байгуулалтын хувьд гэвэл бид энэ арга хэмжээнд ирсэн өөр хүмүүстэй уулзаж газар нутаг бэлчээр мал сүргээ хэрхэн сэргээх талаар бүгдээрээ ярилцаж чадаж байна гэж бодож байна. Учир нь өчигдөр бид бүхнийг ирэхэд энд ширүүн бороо орж байхыг харсан. За гэтэл манай нутагт одоогоор маш хуурай, сүүлийн үед асар их ган гарчиж байна. Тиймээс хамтдаа уулзаж уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, байгаль орчин, газар нутгаа хэрхэн хамгаалж сэргээх талаар ярилцах нь үнэхээр чухал байна. Манай улсаас засгийн газар болон ард иргэдийн төлөөлөл хоёулаа ирсэн. За тийм учраас бидэнд газар нутгаа хамтдаа хамгаалах нэг зорилго бий. Засгийн газар болон төрийн бус байгууллагууд хамтраад газраа хамгаална гэдэг нь бид хүчтэй улс орон ард иргэдийг бий болгож байна гэсэн үг юм а. Ингэснээр ард иргэд нь аз жаргалтай амьдрал нь дээрдэж, зэрлэг амьдтаж хамгаалагдана. Би энтгэг улсаас ирсэн. Байгаль орчны яамд ойн хилтэс ажилладаг. Мэргэжил маань ойн мэргэжилтэн. Манай үндэсний талын гол төлөөлөгч доктор Климент Бен яг одоо илтгэлээ тавьж байна. Мөн тогтвортой газар ашиглалтын судалгааны төвийн эрдэмтэн маань энд ажиллаж байгаа.
Дээрээс нь манай хүндэт сайд, ойн газрын ерөнхий захирал болон дэд захирал нар ирж байгаа. Бид өмнө нь КОП-ийн хуралд оролцож байсан. Энэтхэг улс 1994 онд конвенцэд нэгдэн орсноороо тасралтгүй оролцож байгаа. Миний хувьд Эриадерт болсон КОП-16 ба Панамын Крик 23-т оролцож байлаа. Эриардыг бодвол энд ногоон байгууламж орчин нь хавьгүй дээр байна. Тийм болохоор үнэхээр дог зохион байгуулалт нь ч маш сайн, хүмүүс нь дандаа инээмсэглсэн байна шүү. Энд байх үнэхээр сайхан байна. Арга хэмжээ, хөтөлбөрийн хувьд гэвэл Монгол улс нүүдэлчдийн асуудлыг манлайлан тавьж байгаа нь танаа улсад төдийгүй манад ч маш чухал ач холбогдолтой. Бид энэ чиглэлээр сайн хамтарч ажиллана гэж найдаж байна. Бидний хувьд ялангуяа манай бүлэг дээр шийдэгдээгүй хид хідэн асуудал байгааг нааштай нэг талтаа гаргана гэж найдаж байна. Нилээд хідэн зүйл дээр санал нэгдэж чадсан. Мөн КОП-16-аас дамжин ирсэн дуусгаагүй асуудлууд дээр ч гэсэн нэгдсэн ойлголтод хүрнэ гэж найдаж байна. Байршламж дажгүй зам харилцаанд сайн, үнэхээр сайн бэлтжээ. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр КОП-17-гийн ногоон бүсэд зассан Тэнгэр телевизийн студиэс та бүхэндээ шууд хурж байна. За нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх тухай талуудын 17 дугаар бага хуралд нийтдээ 2000 гаруй залуучууд сайн дураар ажиллах хүсэлтэд ирүүлсэн байна. За үүнээс 600 гаруй залуусыг сонгон шалгаруулж энэхүү 2-7 хоногийн турш үргэлжлэх хурлын үеэр сайн дурын ажиллаа хийж бидэнд тусламж үйлчилгээ үзүүлэн ханцуу шамдан ажиллаж байна. Жишээлбэл бүгд найрамдах Солонгос улсад олон улсын хөгжил хамтын ажиллагааны чиглэлээр суралцдаг номин амралтаараа КОП-17 хуралд сайн дурын ажил хийхээр эх орондоо иржээ. Тэрээр цэнхэр бүсэд соёлын арга хэмжээг сонирхож буй төлөөлөгчдөд бүх төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Ирээдүйд байгаль орчны чиглэлээр ажиллах сонирхолтой түүнд КОП-17 хурал өөрийгөө хөгжүүлэх чухал боломж гэдгийг тэрээр онцолж байлаа. Энэхүү хуралд сайн дурын ажил хийж буй залуус гадны төлөөлөгчдийг онгоцны буудлаас тосож авахаас эхлүүлээд уулзалтын танхимуудын бэлтгэлийг хангах, төлөөлөгчдөд орчуулах их хурлын зохион байгуулалтыг танилцуулах зэргээр туслалцаа үзүүлж байна. Түүнчлэн нэгдсэн үндэсний байгууллагын сайн дурын ажлын хөтөлбөрийн албан ёсны батламж авч олон улсын төвшөнд ажиллах анхны том алхмаа хийж байгаадаа тэд сэтгэл хангалуун байгаагаа хуваалцлаа. 2000 гаруй хүүхдээс ингэж тэнцээд 600 хүүхдийн нэг болж тэнцээд одоо энэ хүү хуралд одоо хувь нэмрээ оруулаад шууд газар дээр нь шууд одоо улс орныхоо төлөөлөгч нартайгаа хүлээн аваад тэр хүмүүсийнхээ чиглүүлээд тусламж үзүүлээд мэдээлэлээр хангаад ингээд ажиллаж байгаадаа бол маш их баяртай байна. Одоо эндээс суралцсан том туршлага маань зөвхөн одоо өөрийнхөө хувь хүний талаас өөрийгөө хөгжүүлэхээс гадна бас яг энэ байгаль орчин Монгол улсад маань тулгамдж байгаа асуудлын талаар илүү том шин өнцгүүдийг мэдээллийг олж авах тэр талаар бас өөрийгөө зөвхөн хувь хүн болон мэдлэг мэдээллийн хувьд ч гэсэн өөрийгөө хөгжүүлж байгаа маш том боломж гэж бодож байгаа. Би өнөөдөр бол КОП-17-гийн эхний өдөрт шалган нэвтрүүлэх зэг дээр манай баг ажиллаж байгаа. Баг ахлагч хийж байгаа. Тэнд манайхаа одоо автобуснаас буухаас нь эхлээд шалган руу орсны дараа бүртгэл дээр нь тусалж ажиллаж байгаа. Одоо энэ бол цаашдаа хүмүүс одоо илүү мэрэгжил болон нийгэм талаас нь илүү хөгжихэд туслана. Мөн тэгээд өөрийгөө илүү нээж олоход тусалж байгаа. Улаан цахалмаа нийгэмлэг КОП-17 хурлын сайн дурын ажилчдыг хариуцсан ажиллаж байна. Тэд нийт ажилчдыг сургалтанд хамруулахын зэрэгцээ чиглүүлэн ажиллаж байгаа юм а. Сайн дурын ажилд хэлний мэдлэг болон харилцааны чадварын шалгуурыг чухалчилсан гэлээ. Түүнчлэн цэнхэр бүсэд 18-аас дээш насны залуус ажиллаж байгаа бол ногоон бүсэд 16-аас дээш насны залуучууд ажиллаж байна. Монгол улсад хүрэлцэн ирсэн 190 гаруй орны гадаадын зочид төлөөлөгчдөд эх орноос сурталчлах мөн одоо танин мэдхийн олон чиглэлээр бас зөвлөн туслах үйл ажиллагааг үзүүлж байгаа. Энд сайн дурын ажил хийснээрээ залуучууд маань олон танилтай болж байна, өөрийгөө нээн хөгжүүлж байна. Нэмж одоо бас яг энэ хурлын өдрүүдэд хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцъё гэсэн хүмүүс бас гарч ирээд байгаа. Гэхдээ шаардлагатай цэгүүдэд захим сургалтанд хамруулад бид бас сүүлийн өдрүүдэд ажиллах юм боломж бол гарч ирсэн. Сайн дурын ажилчдын дотор ахлах ангийн 100 орчим сурагч байгаа ба тэд олон улсын томоохон хэмжээний туршлага хуримтлуулж байна. Дашрамд дурдахад сайн дурын ажил хийж буй залууст хотын даргын зүгээс 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэнд талархаж байна гэлээ.
Монгол орны газар нутгийн нийт 77.8% цөлжилт газрын дороотолд өртөөд байна. Ур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй цөлжилт газрын дороотолтой тэмцэхэд залуусын оролцоо дутагдаж байна гэх шүүмжлэл бий. Тэгвэл залуучууд яагаад идэхгүй байна вэ? Тэднийг яаж анхаарлын төвд аваажих вэ? Эдгээр асуултад хариулт хайж бодит өөрчлөлт хийхээр зорин ажиллаж байгаа залуусын дуу хоолойг одоо хүргье. Ногоон бүст цагаатын асарт залуучдын павильоныг одоо зохион байгуулан ажиллаж байгаа. За үндэсний байгалийн залуучууд гэдэг энэ одоо платформ байснаар Монгол залуучуудад ямар хэрэгтэй байгаа вэ гэхээр бид нар жишээ нь одоо цөлжилтийн конвенцэд магадлалын итгэмжлэгдсэн байгууллага болсноор жишээ нь манай байгууллагаас ихтэл хамгийн багадаа 30 гаруй залуучууд одоо цэнхэр бүсэд нэвтрээ орж одоо хэлэлцээрүүдийг сонсох одоо бусад орны залуучууд болон экспертүүдтэй юм уулзах боломжтой. Манай улсын залуу итгэгчнүүдэд тулгардаг хамгийн том бэрхшээл бол бидний сүрэн зогсож буй засаг захиргаа болон байгууллагуудын сөрөг дарамт шүүмжлэлд өртөх байдаг. За жишээ дурдвал манай нутаг дэвсгэрт нүүрс төрөгчийн төсөл хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагч ирэхэд орон нутгийн иргэд тэрийг нь хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байх тохиолдол гарна. За залуу итгэгчний хувьд бид үүний эсрэг зогсдог бөгөөд үүнээсээ болоод засаг захиргаа болон тэднийг дэмжиж буй байгууллагуудын дарамттай нүүдэлдэг. За энэ бол манай нутагт залуу итгэгчнүүд болон байгуул хамгаалагч залууст тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг. Би залуусыг энэ орон зайд хамтдаа оролцоосоо гэж уриалж байна. Яагаад гэвэл энэ бол бидэнд шууд нөлөөлж буй асуудал учраас нөхцөл байдлыг илүү сайн ойлгоход туслана. Энэ бол бидний хамтын сорилт. Тиймээс залуус нөхцөл байдлыг ойлгож бидний энэ хүчин чармаалтад нэгдэх хэрэгтэй. Залуучуудад шийдвэр гаргах төвшний хилцүүлгүүдэд өөрсдийн гэсэн орон зай хэрэгтэй байна. За тэдний төлөөлөл болон дуу хоолой сонсогдох ёстой. Үүнийг санхүүжилт мэдлэг мэдээлэл олгох, дэмжлэг үзүүлэх замаар шийдвэрлэх боломжтой. Залуус шийдвэр гаргах үйл явцын тэргүй эгнээнд байх ёстой юм а. Харин Монгол улсын хувьд гаргасан шийдвэр хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ нэг гар дор загнахын тулд эвсэл байгуулахаар шийдсэн байна. Ингэснээр байгаль орчны хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа залуусын санал санаачлага бодитоор хэрэгжихэд нэг алхам ойртож байна гэлээ. Юун төрөнд болохоор мэдээж нэг Монгол улсын хэмжээнд ч тэр олон улсын хэмжээнд ч залуучуудын төрийн бас байгууллагууд групп үйл ажиллагаанууд бол маш их хийгддэг. Тэгэхээр нэг одоо далбаанд дор буюу уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажиллаж байгаа залуучуудын байгууллагуудыг нэгтгэж байгаараа маш онцлог байгаа. Тэгээд цаашлаад энэ COP17-гийн үеэр ерөөхдөө бол зөрчилдөд тэмцэх одоо акшн аженданууд гарна. Тус акшн ажендуудаар дээр тусгацсан үйл ажиллагаануудыг бас энэ эвслэрээ дамжуулан бас Монгол улсад хэрэгжүүлэх зорилготой байгаагаар өндөр ач холбогдолтой. Ингээд залуусын энэхүү итгэх шинэлэг санааг дэлхийн түвшинд хүргэх боломж нээгдэж байна. За байгаль хамгаалахад залуусын манлайлал ийхүү чухал байгаа энэ үед үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөлөөс цөлжилтөд тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын цэнхэр бүсэд арга хэмжээ зохион байгуулж байна. За энэхүү арга хэмжээ нь цөлжилт газрын дороотолтой тэмцэхэд залуусын шин санаа, инновацийг дэмжих, тэдэнд шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх бодит боломжийг олоож байгаа гэдгийг хэлж байлаа. COP хурлын хүндтэй зочдын нэг бол яа харахгүй нутгийн уугуул эргээд малчид тавьсан юм. Дэлхийн онцөг булан бүрээс ирсэн малчин тариачдын нүдийг хужирлах нэгэн сонирхолтой үзэсгэлэн цэнхэр бүсэд гарсан эсхийн урлалыг үе шаттайгаар харуулсан хэсэг байсан юм а. Монголын эсгийчдийн холбооноос COP17 хуралд ирсэн 10,000 гаруй төлөөлөгчдөд малын ашиг шимийг хаягдалгүй боловсруулж байгаль дээлтэй аргаар боловсруулдаг уламжлалт гар урлалыг танилцууллаа. Ханьны ноосоор эски хийх нь монголчуудын уламжлалт урлал. COP17 хурлын цэнхэр бүсэд ханьны ноосыг савхаас эхлүүлээд эски хийх бүх дамжлагыг танилцуулж байна. Түүнчлэн тэмээний ноосоор утас эрэх, эрсэн уцаараа эски ширмэл бүтээлхийг процессыг 190 гаруй орны төлөөлөгчдөд үзүүллээ. Нөгөө дээгүүр бүх төрлийн цагаан эдээ хийх уламжлалт арга барилуудаа тэдэнд сонирхуулж байна. Түүнчлэн ЮНЕСКОгийн соёлын бит бус өвд бүртгэгдсэн уламжлалт шагаа харвах, алаг мэлхий зэрэг спортыг олон улсын төлөөлөгчдөд чөлөөт цагаараа тоглох боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн ЮНЕСКОгийн соёлын бит бус өвд бүртгэгдсэн уламжлалт шагаа харвах, алаг мэлхий зэрэг спортыг олон улсын төлөөлөгчд чөлөөт цагаараа тоглох боломжийг бүрдүүлжээ. За COP17 ярах хэмжээний хүрээнд Монголын бит өв соёлыг зуршлан таниулж байна. За энэ хийж байгаа ажлууд маань бол
уламжилт аргаараа монголчууд малынхаа одоо ноосыг хэрхэн одоо ашиглаж ирсэн, түүний одоо шат дамжлагууд нь одоо ямар дамжлагууд байдгийг гэдгийг бол энэ хэсгээр үзүүлж байгаа. За мөн одоо эний цаашаа цагаан эдээний хэсэг байгаа. Цагаан эдээний хэсэг маань болохоор яг Монгол одоо малын одоо сүр шимээ одоо яаж ашигладгийг, орчин үеийн одоо технологийн шийдлэр үйлдвэрүүд маань бас яаж одоо гүйцэтгэж байгаа гэдгийг бол энэ гэрт харуулж байгаа. Гар ирүүл. Энийг л бид нар уцаа яриад гэрийнхээ одоо нөгөө бүсчүүр тэгээд одоо өөрх тооны чагтаг ханны юу гэх мэт бүх зүйлээ одоо манай монголчууд эрсдэр вис эхлээд одоо ингээд өөрснөө хийчихсэн. Ээлж. Тэгээд энэ одоо би энд ийм утас ярьж ин чи энэ бол одоо тэмээний зогдор утсаахгүй. Зогдор утсыг ингэж яриад энд нэг 50 грамм орчим одоо ордгийг. Ноос саваадж байгааг сонирхож байна. Байгальдаа ямар ч нэг хор нөлөөгүй. Одоо ингэж яг салхинд хийсэд юм уу одоо тэндээгээд ноос үлдлээ гэх юм бол ноос нь өөрөө эко учраас шингэчихэж байгаа. Тэгээд энэ нөгөө нэг байгалаа хамгаална гэдэг ийм ерөнхий нөгөө чигтээ байгаа улсуудад их таалагдж байна. Энэхүү цэнхэр бүсэд байрлах уламжлалт ёс заншлыг танилцуулж буй хэсэг хурлын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй үзэгслэн байв. Нүүдэлчдийн тоглоом гар урлал бүрийн цаана байгаль дэлхийгээ хайрлах, амьдрах гүн ухаан агуулгадж байгааг гадны төлөөлөгчид онцолж байлаа. Түүнчлэн малчдыг соёлын биет ба биет бус өвийг тээгч байгаль хамгаалагчид хэмээн тунхаглаж байна. Малын ашиг шимийг 100% ашигладаг Монгол эсгийн урлал, ширэн эдлэн дэлхий дахинаа эрен хайж буй байгаль дээлтэй дахин боловсруулсан тогтвортой хэрэглээ болж байна. Малын ашиг шимийг 100% ашигладаг Монгол эсгийн урлал, ширэн эдлэн дэлхий дахинаа эрен хайж буй байгаль дээлтэй дахин боловсруулсан тогтвортой хэрэглээ болж байна. Дэлхийн дулаараас усны хомсдол газрын дороотл зэрэг ярих тухай ярихдаа бид хөвчлэн байгаль орчны хохирлыг л тооцдог. Гэхдээ цөлжилтийн цаана амьдралын их усүрээсээ алдаж гэр бүлээсээ холдон өөр газар амьдрахаас өөр аргагүй болж буй хүмүүс байдаг. Энэ хямралыг зогсоохын тулд дэлхийд дахинд илүү их санхүүжилт шаардлагатай байна. Энэ асуудлыг Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх тухай конвенцийн 17 дугаар бага хурлын үеэр оролцогчид онцгойлон хөндөж шийдэл хайж байлаа. Дэлхийн нийт газрын 40 хүртэлх хувь нь аль хэдийн доройтсон. Үүний нөлөөллийг 3 тэрбум гаруй хүн мэдэрч байна. Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх конвенцийн тооцоололоор газрын доройтол цөлжилт газар авсны улмаас дэлхийн хэмжээнд 2030 он гэхэд нийт 135 сая хүн шилжин сууршихаас өөр аргагүй болох эрсдэлтэй гэж үздэг. Цөлжилтөд тэмцэхэд хангалттай санхүүжилт байхгүй байгаа нь хамгийн том асуудал. Энэ нэмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг эмзэг бүлгийнхнээс гадна дэд бүтэц, олон нийтийн эрүүл мэнд зэрэг олон зүйлсэд сөргөөр нөлөөлж байна. Цөлжилтийг дагаад шилжилт хөдөлгөөн жигсэж байна. Эмэгтэйчүүд хөдөөнөө үлдэж, эрчүүд ажил хайж хоцорон газар руу зарим нь бүр харь улсыг ч зөрж байна. Газрын дороотол цөлжилт гангийн эсрэг зорилтуудыг 2030 он гэхэд хэрэгжүүлэхэд дэлхийн нийтэд жил бүр 355 тэрбум $, хөрөнгө оруулалт шаардлагатай ч одоогоор ердөө 77 тэрбум $, санхүүжилт босох төлөвтэй байгаа. Цөлжилтөд тэмцэхэд санхүүжилт хамгийн чухал асуудлуудын нэг гэдгийг Европын парламентын гишүүн Андре Досталь мөн онцолж байна. Тэрээр Европын холбоо, Нэгдсэн үндэстний байгууллага болон альва байгаль орчны чиглэлийн олон улсын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн хിവэрэ байгч гэлээ. Эдгээр хөрөнгө оруулалт эцэстээ энгийн иргэдийн амьдралд үр өгөөжөө өгөх ёстой гэсэн үндсэн шалгуур байгааг орхигдуулж болохгүйг сануулж байв. Санхүүжилтийн тухайд Европын холбоо, Нэгдсэн үндэсний байгууллага болон байгаль орчны чиглэлийн асуудлуудад ихээхэн хувь нэмэр оруулж байгаа. Цаашид ч үргэлжлүүлнэ. Гэхдээ бид аж үйлдвэрийнхэн хөрөнгө оруулагчдыг зориулж бус энгийн иргэдэд хэрэгтэй зүйлийг бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл энгийн иргэдэд үр өгөөжөө өгч байвал зөв шийдэл гэж үзнэ. Ийхүү улс орнууд доройтсон газрыг нөхөн сэргээх, цөлжилтөд тэмцэх арга замыг хэлэлцэж байгаа. Энэ үед асуудлын гол нь зөвхөн газрын доройтлыг зогсоох бус, түүнээс амжиргаанд хамаардаг хүмүүсийн аж ахуй, эрүүл мэндийг хамгаалах асуудал болоод байна. Тиймдээч хуралд оролцогчид энэ чиглэлд гарч байгаа альваа санаачлаг, санхүүжилтийн шийдлүүд эцсийн дүндээ хүн төвтэй энгийн иргэдийн сайн сайханд чиглэсэн байх тухайд онцгой анхаарчна.
За өнөөдөр энэхүү олон улсын чухал хэмжээний хурал нээлттэй хийхдээ зэрэгцэн Улаанбаатар хотын нэгэн эмнэлэгт тесрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл олон нийтийн анхаарлыг ихэд татлаа. Хаавал дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах интернет эмнэлэгт за өнөөдөр өглөөнөөс эхлэн бөмбөг тавьсан байж болзошгүй нөхцөл байдал үүснээс үүдэн хэвтэн эмчилүүлж байсан өвчтнүүдийн 90 гаруй хувийг гаргаж 600 гаруй эмнэлгийн ажилтныг эмнэлгийн байрнаас нүүлгэн шилжүүлж байгаа талаар их сурвалжууд мэдээлсэн. За яг энэ талаар бас интернет эмнэлгийн зүгээс мэдээлэл гаргасан байгаа. За одоогийн байдлаар өвчтнүүдийг гаргасан мөн тус эмнэлгийн байрны цагдаа болон онцгойгийн албаныхан хамгаалттай ажилласан гэсэн мэдээллийг бол хөргсөн. Тэгэхээр тус эмнэлгээр өөрчлөж байсан эргээд автомашинаа гаргаж авч чадахгүй байгаа гэсэн асуудлууд бол гарч ирж байгаа. Тэгэхээр бид бүхэн манай сурвалжлах баг өнөөдөр яг очих үеэр хэдийн нүүлгэн шилжүүлэг дууссан. Харин хамгаалалт өндөр түвшинд гарсан байдалтай байсан юм а. Тэнгэр телевизийн 7 хар мэдээллийн хөтөлбөр COP17 хурлын байрнаас та бүхэндээ шууд хүрлээ.